галзуу анимашн сувагтаа тавтай морил. Энэ удаад блогийнхэн ярьж хөр сонгосон галзуу анимашн бол 2018 онд гарч байсан Spider-Man Into the Spider-Verse. Нилээн өндөр үнэлгээ авсан энэ галзуу анимашныг та нартай ярьж өгөхөр мө бүрэн сонголоо. Та нар маань галзуу анимашн сувагтаа сабадараагүй бол саба, атаарцсан бол лайк атарч дэмжээрэй. Ингээд хэдүүлээ энэ галзуу анимашны тайлбартаа орцгоё. Өсвөр насны хүү Майлз Нью-Йоркд амьдардаг. Ахлах сургуульд ороод удаагүй тэр сургуулийнхаа дотор байр руу нүүж орохоор бэлтгэн. Майлз гэрээсээ холдож сургуулийнхаа дотор байранд амьдрах болсондоо битүүхэндээ баяртай байлаа. Учир нь тэр аавтайгаа тийм сайн харилцаатай байсангүй. Майлзын аав Нью-Йорк хотын цагдаа. Майлз өөрийгөө аавынхаа хүлээлтэд хүрч чадахгүй байна гэж бодож өөрийгөө битүүхэндээ голдгоо. Гэсэн хэдиж тэр аавынхаа үгнээс гардаггүй байлаа. Тиймдээ Майлз хуучин сургуульд сурахыг хүсэж байсан ч аавынхаа шахаасаар Бруклин дэх хамгийн шилдэг сургуулиудын нэгт элсэн орсон нь энэ. Тэр өглөө Майлз сургууль руу ганцаараа явахыг хүсэж байсан ч аав нь таарч хүргэж өгөхөр болсонд Майлз дуртай дургүйний машинд нь суугаад шинэхэн сургуульдаа очно. Шинэ сургуулийнхын сурагчид бүгд л шилдэг сурагчид учраас Майлз эхэндээ тэднийг гүйцэх гэж баггүй зүдэрнэ. Нэг өдөр Майлз физикийн хичээлдээ хоцорж ирээд Гвен Стейси гэх охины дэргэд сууж таарлаа. Тэр Майлзад шууд таалагдсан ч яриа өдөж зөрхөлсөнгүй. Оройн Майлз авгаах Ааронтойгоо уулзахаар явлаа. Тэгэд Майлз авгаахтаа өөрт нэг охин таалагдсан тухай ярина. Майлз авгаах Ааронтойгоо их дотноо. Учир нь авгаах нь тэрний хүсэл эрмэлзлийг ааваас нь илүү ойлгодог юм шиг тэрэнд санагдана. Тэгэд авгаах нь Майлзыг дагуулад нэг орхигдсон метроны буудалд авчирсанд Майлз ч тэнд граффит зурах ур чадвараа хөгжүүлэхээр хичээж эхэлдэг. Аав нь цагдаа учраас тэрэнд хотын байшингийн ханан дээр граффит зурхийг нь зөвшөөрдөггүй. Ингээд Майлз нэг уран бүтээлээ туурваад дуусгахад авгаах нь ч тэрэнд бүтээлээ дуусгахад нь туслалаа. Тэгсэн энэ үеэр Alke Max гэх нэг компани лабораториос зогтсон Аалз Майлз дээр сэмхэн ирээд анзаараагүй байхад нь хазаж орхино. Радио идэвхт Аалзанд хазуулсан Майлз хүүгийн ДНХ-ч тэр дороо өөрчлөгдөж эхэллээ. Гэвч энэ бүхнийг анзаараагүй Майлз нөгөө Аалзыг цохиж унахчаад юу ч болоогүй юм шиг яваад өгнө. Маргааш өглөө нь Майлз сэрсэн даруйда Бэйн нэг л биш байгааг анзаардаг. Тэрний байнга өмсдөг өмд нь багтчих. Тэр дотроо үүнд гайхсан ч энийг шилжилтийн насны өөрчлөлт гэж өөртөө итгүүлдэг. Тэр сургууль дээр Гвентэй таарж авгахынхаа зөвлөсөн ёсоор яриа өдөх гэж оролдсон ч бүтлгүйдэн. Учир нь Майлз Гвений үсэнд хүртэл гар нь наалдаж орхилоо. Яаж ч хичээгээд үснээс нь гараа салгаж чадсангүй. Аргагүй болсон Гвен ариун цэврийн өрөөнд ороод үсээ тайрч байж Майлзын гараас мултардаг. Эвгүй байдалд орсон Майлз урам утаахан явж итэл сургуулийн хяналтын ажилтан тэрнтэй таарад "Би чамайг оройн цагаар дотуур байрнаас гарч явахыг чинь харсан шүү" гэж зэмлсэнд Майлз ч айсандаа тэрнээс бушуухан зогтаадаг. Гэтэл Майлз гүйж явсаар гай болж яг тэр хүний өрөөнд нь нуугдах гэж орж таарна. Цаадхан ч өрөөндөө ирээд Майлзыг хурдан гарч ирэхийг шаардлаа. Сандарсан Майлзын гар нь хүрсэн бүхнээ наалдуулж өөрөө тэрийг нь болиулж чадахгүй байсан учраас өрөөг бүхэлд нь сандаачж орхилоо. Тэр бүхэл гарт нь наалдсан гутал хувцас хүртэл тайлж орхиод өрөөний цонхоор гадагш гарсанд хөл нь хананд наалдаад байшингийн хан дээгүр явж эхэлнэ. Харин тэрнийг ингэж хүгэлж байгааг Гвен харжээ. Сандарсан Майлз явсаар арайхийн өрөөнийхөө цонхоор ороод тэнд байсан хүн Аалзын зурагт номыг үзэж өөрт нь хүн Аалзад тохиолдсон шиг зүйл тохиолдоод байгааг ойлгодог. Цочирдсан Майлз авгаах Аарон лугаа залгасан ч ах нь уцаавдгүй. Тэр хотын гудамжаар ухаан жолоогүй гүйж байхдаа Аалзны мэдрхүүгээрээ гинтийн ослоос өөрийгөө хамгаалж өөрөө ч мэдлгүй хар зөнгөөрөө юр бусын өндөрт үсэрч байлаа. Майлз өөртөө бүх зүйл хэвийн гэж итгүүлэхийг хичээсэн ч бүх зүйл хэвийн биш гэдэг нь илэрхий. Арга барсан Майлз метронд суугаад Аалзанд хазуулсан газартаа явж очтол өөрийг нь хадсан Аалз тэнд хэвдэж байдаг. Тэгээд тэр Аалзыг жирийн Аалз биш болохыг ойлгоно. Тэгсэн гинтэг чимээ гарч тэрний байсан орхигдсон метроны буудалд авраг том ногоон гоблин орж ирээд хүн Аалзтай тулалдаж эхэлдэг. Ногоон гоблин өөр хэмжээс рүү шилжих портлыг нээхийг хичээж байсан бол хүн Аалз тэрэнд саад болохыг оролдоно. Ширүүн тулаан дунд хавчигдаж амиа алдахшигсан Майлз хүү тэндээс үхэн хатан зугтаалаа. Зугтаж явахдаа Майлз өндрөөс унж айсандаа чанга хашгирсанд хүн Аалз энийг нь сонсоод Майлзыг аварч өндөр газарт авчирдаг. Тэгээд тэр хоёр адилхан чадвартай болохоо хоёулаа ухаарлаа. Тэгэд хүн Аалз Майлзыг орхиод өөр хэмжээс рүү шилжүүлэгч машиныг эвдэхээр завдтал өөр нэг дайсан тэрнлүү гиндүүлж дайрдаг.
Prowler гэгч тэр идэхэд хүн алз руу ширүүн дайрч анхаарлыг сарниулах үед ногоон гоблин хүн алзыг дарж авна. Энэ үеэр өөр хэмжээс рүү шилжүүлэгч төхөөрөмжийг бүтээсэн гол хүн ажилтнуудаа төхөөрөмжийг ажилуулж портал нээх тушаалыг өглөө. Ногоон гоблинд баригдсан хүн алз тэрнээс мултрах гэж байдгаараа хичээж угаад портал нээх төхөөрөмж рүү унснаар төхөөрөмж эвдэрч нэлээд хүчтэй дэлбэрэлдүүлдэг. Удалгүй дэлбэрэлт намжихад Майлс хүү нурангад дарагдсан хүн алз буюу Питер Паркерыг олж очно. Гэвч тэр үхлийн шарх авчээ. Тэгэд Питер Паркер Майлсад нэг флаш диск шиг түлхүүр өгөөд энийг ашиглаад портал үүсгэж төхөөрөмжийг устгаарай. Ганцхан чи энийг хийж чадна гэж захилаа. Учир нь хүүд өөр шиг онцгой чадвар байгаа гэдгийг Питер Паркер мэдэж байлаа. Гэвч тэдэн дээр хэн нэгэн эрх чимээ сонсогдсон учраас Майлс хөнгөө газарт очиод нуугддаг. Энэ үеэр төхөөрөмжийг бүтээсэн нууц эзэн туслагтайгаа ирээд Майлсийн нүдэн дээр Питер Паркерыг хөнөөнө. Майлс энэ бүхнийг хараад тэндээс бушуухан зугтаах гэсэн ч тэрний хойноос Prowler хөөж эхэлдэг. Учир нь Майлс хүн алзыг алсан үйл явдлын ирж болчихлоо шүү дээ. Амьд үлдэхийн тулд Майлс хөө метроны түнэлээр зугтаж метронд дайруулахын даван дээр амжирч гарч чадна. Сэтгэл зүйн хувьд гүн цохилдод орж хайртай баатраа алуулахыг нүдэрээ харсан Майлс гэртээ очиод аавыгаа харсан даруй тэврээд авна. Өөрт тохиолдсон бүхнээ эцэг эхтэй хэлүүл байдал буруугаар эргэж магадгүй гэж болгоомжилсан Майлс тэдэнд өнөөдөр би гэртээ хонохыг хүссэн юм а. Энд хонж болох уу гэж асуусанд эцэг эхэн дуртай язавширна. Удалгүй зурагтаар хүн алз буюу 26 настай Питер Паркер амиа алдсан тухай мэдээ цацагдж эхэллээ. Тэрээр сүүлийн 10 жил хүн алз гэгдэж байж. Маргааш нь Майлс дэлгүүр орж хүн алзын хувцас худалдаж авч өмсөд нас барсан нөхөр Питер Паркерийн төлөө эмгэнлийн үг хэлж байгаа Мэри Жейн дээр очиж хүн алзны бусад фэнүүдийн хамтаар эмгэнлээ илэрхийлдэг. Тэр мөчөөс хойш мань Майлс Питер Паркерийн захиасыг биелүүлэхийн тулд дараагийн шинэ хүн алз болохоор шийдэж бэлтгэл сургуультай шаргуу хийж эхэлнэ. Тэр өндөр байшингийн орой дээрээс нөгөө байшин руу үсэрч үзэхээр шийдсэн ч гүйж явахдаа үдээсэндээ тэглээд унжархлаа. Хэдийгээр тэр өндрөөс унсан ч аз улахад аалзны хүч тэрний биеийг жирийн хүнийхээс хамаагүй илүү бат бих болгосон байна. Харин харамсалтай нь тэр ингэж унахдаа Питер Паркерийн өгсөн флаш диск шиг түлхүүрийг эвдэж орхино. Үүндээ харамссан Майлс илгээ тэврээд хэсэг хэвтлээ. Тэгээд цас бодорсон тэр орой Майлс Питер Паркерийн булшин дээр очиод түлхүүрийг нь эвдсэндээ уучлал гуйдаг. Тэгсэн энэ үеэр тэрэн дээр үл таних нэгэн хүн хурж ирлээ. Тэгээд тэр хүн Майлсад гар хүрсэн ч Майлсаас юр бусын хүч гарч цахилгаан цохих мэд зохиж нөгөө хүнийг холоо гэгч нь шийдэж орхино. Гайхсан хүү тэр хүн дээр очтол тэр хүний гарт хүн аалзных шиг аалзны шүлс цацагч төхөөрөмж байлаа. Тэгээд тэр хүнч бас хүн аалз буюу Питер Паркер болохыг ойлгоод их гайхнаа. Тэр хүн аалз буюу Питер Паркер өөр хэмжээст ертөнцөөс Майлсын ертөнцөд ирсэн байж. Тэрний амьдрал Майлсын ертөнцийн Питер Паркерийнхтай төстэй ч гэсэн зарим нэг ялгаа байлаа. Тэрний ертөнцид Питер Паркерийн нагц эгч Мэй айл хэдийн нас барсан байснаас гадна тэр Мэри Жейнээс гэр бүлээ цуцлуулсан байна. Үүнээс болоод сэтгэлээр унсан Питер Паркер гэртээ бүгж бүх л өдрийг зурагт үзэнгээ пицца идэж гүйрч өнгөрүүлэх болсон байж. Тэгсэн нэг өдөр тэрнийг орон дээрээ хөвтөд пицца идэж дээрээс нь гинэт хар нүх хонгойж тэрнийг сорж аваад Нью-Йорк хотын өөр нэг хувилбарт авчирсан байлаа. Энэ нь Майлсын амьдардаг ертөнц байдаг. Энэ үеэр цагдаа нар оршуулгын газарт ирсэнд айд сандарсан Майлс тэндээс зугтах гэсэн ч ухаан алдсан Питер Паркерийн аалзны шүлсэнд наалдчаад салж чадахгүй байсан учраас арга буюу тэрнийг чирээд явдаг. Гэвч цагдаа нар тэрний мөрөөр мөшгсөөр гүйцээд ирнэ. Аргагүй байдалд орсон Майлс Питер Паркерийн аалзны шүлс харвах төхөөрөмжөөр хажуугаар нь зөрж явсан метро руу харавсанд метро тэр хоёрыг чирсээр цаашаа явлаа. Ингээд метро хэсэг давхсаар зогсоход мань хоёр ч гүүрэн дор байсан явган хүний гарцсан дээр тасхийн унцгаана. Хэсэг хугацааны дараа хөхнөц улсан Питер Паркерыг ухаан ороход Майлс тэрнийг хүлчихсэн нүүрлүүн гэрэл тусгасан байлаа. Тэгэд Майлс хүү тэрнийг хэн болохыг ямар зоригтойгоор өөрлөө нь ирснийг байцааж эхэлдэг. Гэвч туршлагатай Питер Паркер удалгүй өөрийнхөө хүлээснээс мулдарч өрөөний цонхоор гарч явахыг завдна. Тэгсэн яг гарах мөчтөн зэрэгцээ тэрний бие жирэлзэн ухаан балартаж доош ундаг. Би өөр хэмжээст ертөнцид ирчихсэн учраас ийм зүйл болоод байна гэж тэр тайлбарлаад өөрийнхөө хэмжээс рүү буцахын тулд хэмжээс хоорондын портал нээгч төхөөрөмж рүү яаралтай явах хүсэлтэй байгаагаа хэлнэ. Хариуд нь төхөөрөмжийг эвдэх ёстой флаш диск шиг түлхүүрийг санамсаргүй эвдчихсэн гэдгээ Майлс хүлээсэнд аргагүй байдалд орсон Питер Паркер портал үүсгэгчийг бүтээсэн компани төв байр руу нэвтрэхээр шийддэг. За ингээд маргааш өглөө мань хоёр түргэн хоолны газарт бүүргээр идэж аваад автобусанд сууж компани төв байр руу хөдөлцгөөлөө.
Тэд хотоос хол ой дотор байх компани төв байр руу нууцаар нэвтэрсэн даруйд Майлс нэг цоошин супер хүчээ олж мэдсэн нь үл үзэгдэгч болох хүч байлаа. Тэгээд Питер Паркер Майлст компьютер руу нэвтрэх нууц үг болон флаш диск өгөөд портал үүсгэгч төхөөрөмжийг устгах программыг над флаш дискэн дээр хуулж аваарай гэж даалгаад тэндээс явна. Удалгүй компани тэргүүлэх эрдэмтэн Оливия Октавиус өрөөндөө орж ирээд өрөөнд нь хүн алд зогсож байгааг хараад их гайхлаа. Учир нь бүгд хүн алзыг үгсэн гэж бодцоож байдаг. Питер Паркерыг хараад Оливия гайхаж тэрнийг жинхэнэ эсэгт эргэлзэж байх зур үл үзэгдэгч болсон Майлс компьютерээс программыг хуулж авах гэж ухандаж байлаа. Гэвч Майлс компьютер руу нэвтрэх нууц үгийг мартчихсан учраас аргагүй байдалд ороод компьютерыг бүхэлдэн тэрврээд лабораториос гаргах гэж оролддог. Ингээд Майлсыг тэндээс гаргах гэж байтал Оливия хүн алзад өөрийнхөө үнэн төрхийг харуулна. Тэгсэн Оливия үнэн хэрэгтээ доктор Октопус гэгч хорон санаатан байдаг. Майлсыг сэмхэн гарахыг харсан Питер тэрэнд цаг хожиж өгөхийн тулд доктор Октопустай тулдаж эхэллээ. Энэ үеэр Майлс зүгтэж байгаад лаборатори дотор нууцаар нэвтэрсэн байсан Гвентэй хаалц толгорж орхино. Тэрнийг харсан Майлс гайхсан ч өөрөө багтаа байсан учраас Гвен өөрийг нь таниагүй гэж бодоод компьютерийг тэрсэн чигээрээ цаашаа зүгтаадаг. Питер Паркер шудлгүй доктор Октопусаас мулдраад Майлсыг гүйцээд ирнэ. Гэвч төв байрд аюулын дохиод дуурч лабораторийн эрдэмтэд бүгдээрээ буу зэвсгээ аваад мань хоёрыг барьж авахаар хөөцгөн. Азуулахад мань хоёр аалзны мэдрхүүгээрээ тэдний сумнаас булдаж төв байрнаас нь гараад зэрэгэлдэх ойроо орж хар хурдаараа зогтаацгаалаа. Туршлагатай Питер Паркер модны мөчөр дамжаад үсэрч зогтсон бол туршлагагүй мань Майлс газар дунаж сандарсандаа тэр чигээрээ хар хурдаараа гүйнэ. Удалгүй тэрнийг доктор Октопус гүйцэж ирээд алах шахсан ч Майлс азар гараас нь мултарч Питер Паркерийн хамтаар зогтаацгаана. Гэвч тэднийг дайснуудынхаа гараас мултардгийн даваан дээр өөр хэмжээсээс ирсэн Питер Паркерийн бие жирэлзээд ухаан алдаж мөчөр дээр унлаа. Энийг нь ашиглаж доктор Октопус алдсан процессороо шүүрч авч амжина. Тэгсэн хэний санаанд оромгүй зүйл болж 3 дахь супер баатар тэрэн лөө гиндүүлэн дайрч процессорыг нь булааж авдаг. Тэгсэн тэр нь Майлсын сургуулийн Гвен байлаа. Гвен ч бас өөр хэмжээст ертөнцөөс ирсэн байж. Тэр 2 жилийн өмнө радио идэвхт аалзанд хазуулж хүн аалзны хүчтэй болжээ. Гэвч тэр супер хүчээрээ хамгийн сайн найз Питер Паркерийн амийг аварч чадаагүйдээ одоо ч харамсаж явдаг байлаа. Гэтэл нэг орой тэрнийг уламжлал ёсороо хүмүүсийг аварч байтал гинэт хар нөх үүсч тэрнийг сорж аваад Майлсын амьдардаг Нью-Йорк хотод авчирсан нь тэр байж. Ингээд 3 хүн алз бие биенээ мэдэх болсон учраас хамтдаа хулгайлсан процессор аваад автобусанд сууж аюулгүй газар руу хөдөлцгөөлөө. Чухал процессорыг нь хүн алз хулгайлсныг мэдсэн компани босс Кимпин уурулж хүн алзнуудыг заавал зогсоохоор хатуу шийднэ. Ингэж зогсохдоо тэр хүн алзнаас болоод эхнэр хүүхдээ яаж алдаж байснаа дурсан саналаа. Тэр өдөр Кимпиг хүн алзтай тулалдаж байх үеэр эхнэр хүүхэд хоёр нь гэртээ орж ирж таарч. Тэд Кимпинийг жинхнээсээ ямар хүн бэ гэдгийг мэддэггүй байсан учраас цочирдож машиндаа суугаад тэндээс зугтааж явахдаа осолд ороод амиа алдсан байна. Тиймээс Кимпин хэмжээс хоорондын портлыг нэг төхөөрөмж үүсгэж өөр хэмжээст ертөнцөөс эхнэр хүүхдээ авчирч хамт амьдрахыг зориулсан байж. Энэ үеэр Гвен Майлсын эвдэлсэн түлхүүрийг хараад ийм түлхүүрийг олж болох нэг газрыг мэднэ гэдгээ хэлдэг. Тэгээд Гвен нөгөө хоёрыг дагуулад Питер Паркерийн нагацэгч Мэйн гэрт ирлээ. Питер Паркерийн нагацэгч Мэй хаалгаа нэгээд өөр хэмжээсээс ирсэн Питер Паркерийг хараад цочирдно. Хэдийгээр тэр хоёр хоёулаа өөр хэмжээс их боловч Питер Паркер нас барсан нагацэгч Мэйтэйгээ нагацэгч Мэй нь нас барсан Питер Паркертайгаа дахиж уулзсандаа баяртай байлаа. Тэгэд Майлс Мэй ихчээс Питер Паркер энэ тусгай түлхүүрийг хаана яаж хийснийг асуухад Мэй тэднийг дагуулад дотогшорно. Гэтэл арын хашаанд нь байсан амбарын хаалга хүн алсны газар доорх нууц лаборатори руу хүргэх лифтний хаалга байж таардаг. Дотогш орсон хойно Майлс тэнд өлгөөтэй байсан супер баатрын хувцснуудыг гайхан биширч байсан бол Питер Паркер тэнд байсан Мэри Жейний зургийг хараад гонигт автна. Тэгсэн гинт тэдний дээд талд чимээ гарлаа. Тэдний гайхаад хартал өөр хэмжээст ертөнцүүдээс ирсэн 3 өөр хүн алд тэнд байгаа болж таардаг. Тэд бол 1933 онд амьдардаг мөрдөгч хүн алд. 3145 оноос ирсэн Пенни Паркер. Зурагт номын ертөнцөөс ирсэн Спайдер Хэм гахай 3 байлаа. 1933 оноос ирсэн мөрдөгч хүн алдсан хуучны хэв маягтай бүрх малгайтай байсан бол Пенни Паркерийн хувьд өөрийг нь хадсан алдцтайгаа оюун санаагаараа холбогдох чадвартай. Тэр алдцаа тусгай робот дотор амьдруулдаг байлаа. Тэд бүгд Питер Паркер Гвен хоёрын нэгэн адил хар нөхөр дамжаад энэ ертөнцид ирцгээж.
Нөгөө тэгүртэд бүгд яралтай тус тусын хэмжээст ертөнц рүү буцахгүй бол бүгд аажмаар задралд орж үүр дустах аюулд орсон байна. Тиймээс тэд бүгдээрээ Майлсын тусламжтайгаар портал нэгч машиныг ажилуулж бүгд тус тусын хэмжээст ертөнц рүү буцаад үүний дараа Майлс төхөөрөмжийг бүгдийг нь устгахаар тохиролцдог. Гэвч нэг асуудал байсан нь Майлс өөрийн супер хүчийг яаж удирдахаа мэддэггүй. Тиймээс хорон санаад Кимпинтэй тулалдахад тэрнийг ялах магадлал маш бага байлаа. Өөрөөр хэлбэл тэд портал дамжиж тус тусын ертөнцид очсон ч Майлс Кимпинийг ялж төхөөрөмжийг эвдэж чадахгүй бол энэ бүхэн дахиад давтагдах байлаа. Цаадуул нь өөрийг нь ур чадвар муутай гэж голонгуй байгааг ойлгосон Майлсын урам хугарч тэр үл үзэгдэгч болох чадвараа ашиглаж тэдэнд харагдalgүйгээр тэндээс гарч явна. Ингээд очих газаргүй болсон Майлс авгах Аароныг гэрэл рүү явна. Тэгэд Майлс бүхэн өөрийг нь дорд үзэж байгаагаас залхаж байгаа тухайгаа бичиж авгахтаа үлдээдэг. Тэгэд Майлсыг тэндээс явах гэж байтал гэнэт тэдний цон хонгож хорон санаатан Браулер ороод ирнэ. Майлс ч харагдахгүй болоод айл болох чимээ гаргалгүй нуугдахыг хийж байна. Тэгсэн Браулер орж ирээд удалгүй бага авсанд Майлсын авгах Аарон байж таарна. Энийг харсан Майлс цочирдлоо. Тэгэд Майлс сэмхэн цонхоор нь гараад зуугдах гэсэн ч Браулер энийг нь анзаарч Майлсыг барихаар улайран хөөлөө. Майлс тэрнээс арайхийн зогтож чадсан ч Браулер мотоциклдээ суугаад хурдтай давхиж ирээд тэрнийг автын осолд оруулдаг. Аз болоход Аалзны супер мэдрэмжинд тусалж тэр аимшигтай ослоос эсэм мэнд гарч тэндээс хар хурдаараа гүйдэг. Энэ зур технологийн өндөр мэдлэгтэй Пенни Паркер портал нэгч төхөөрөмжийг устгах шин түлхүүр хийж амжжээ. Тэгээд тэр түлхүүрийг Питер Паркер зүгээд цаашид яхаа ярилцах гэж байтал тэнд айд сандарсан Майлс гүгээд ороод ирнэ. Авга Аарон маань Браулер юм байна. Зүгээр дээ тайвшир. Бид учрыг нь олно. Чамайг хэн нэгэн дагсан уу? Үгүй баха. Би тэгж бодохгүй. Гэвч ярьж дуусаагүй байтал нь тэрнийг дагаж байсан доктор Октопус хамтрагчдынхаа хамтар тэдний байшин руу дайраад ороод ирлээ. Тэгээд тэдний бүтээсэн түлхүүрийг булааж авах гэж оролдсон ч хүн аалзнууд тийм ч амархан түлхүүрээ булаалгахыг хүссэнгүй. Ингээд нагацэгч Мэйн гэр дотор ширүүн тулаан өрнөдөг. Тэднийг тулалдаж байтал Браулер бас тэдэн дээр дайран ороод ирдэг. Питер Паркер тэрнийг зогсоох гэж оролдсон ч Браулер хэтэрхий хүчтэй байлаа. Удалгүй доктор Октопус Питер Паркер Пенни Паркер хоёрыг барьж авч явсан бол Гвен дайснуудаа баригдах шахан байшингаас гарч зогтаадаг. Түлхүүрийг авч ганцаараа үлдсэн Майлс тэндээс зугтаах гэсэн ч Браулер тэрнээс алхамж холдолгүй мөшгсөөр барьж авна. Тэгээд Майлсыг багалзуурдаад алдгийн даваан дээр аргагүй байдалд орсон Майлс бага тайлж авгахдаа өөрийгөө харуулдаг. Гайхаж цочирдсан Браулер ч бас бага тайллаа. Гэвч энэ бүхнийг холоос харж байсан Кимпин Браулерыг тушаалыг нь биелүүлэхээс татгалзлаа гэж үзээд буудаж унагадаг. Сандарсан Майлс авга ахыгаа өөрч тэндээс зугтаагаад нэг гудамжны мухард очиод ахыгаа хэвтүүлж энэ бүх замбраагүй байдлыг үүсгэсэндээ уучлалах байна. Үгүй дээ, харин чи зөв зам дээр явж байна. Тийм болохоор би чамаар бахархаж байна. Тэгсэн энэ үеэр Майлсын аав эргүүл хийж яваад байдал сэжигтэй байгааг ойлгоод хурж ирдэг. Энийг харсан Майлс үл үзэгдэгч болж нуугдсанд аав нь ирчээрээ явсаар амьсгал хураасан Аарон дээр хурж ирлээ. Аароныг харсан Жеф ихэд гашуудж энэ бүхэнд шинээр гарч ирсэн хүн алз буруутай гэсэн хатуу итгэл үнэмшилтэй болдог. Хайрт авгахыг алдсандаа цохирсон Майлсыг дотор байрандаа ирээд уйлж суутал дайснуудтай баригдалгүй мултарч чадсан бусад хүн алзуудж тэрэн дээр хурж ирнэ. Тэд бүгд дор бүрнээ хайртай дотны хүний алдаж байсан учраас Майлсийн зовлон маш сайн ойлгож байлаа. Тиймээс тэд бүгд тэрнийг тайвшруулахыг хичээцгэн. Тэгсэн яг энэ үеэр Майлсийн өрөөний найз өрөөндөө орж ирж таарна. Тэд бүгд таазанд наалдаж тэрнээс нуугдах гэж оролдсон ч удалгүй баригдчихдаг. Тэгсэн тэднийг харж цочирдсан Майлсийн найз шууд ухаан алдаад унчлаа. Майлс найзыгаа оронд нь оруулаад сэрэхтээ энэ бүхнийг зүүд байсан гэж бодох байх гэж найддаг. Тэгээд бусад хүн аалзнууд тэндээс явхад хамгийн сүүлд үлдсэн Питер Паркер бусдыгаа портлоор явуулсны дараа Майлстай хамт үлдэж Кимпинийг дарж төхөөрөмжийг устгахаар шийдсэн гэдгээ хэлнэ. Хэдийгээр ингэснээр тэр амиа алдах боловч Майлсыг ганцаараа Кимпинтэй тулалдуулж үлдээх нь бүр том эрсдэл гэж тэр бодож байлаа. Энийг Майлс хэлж дууссан даруйда хаалцны шүлсээрээ тэрнийг сандалтай нь хүлж орхиод бусдынхаа араас явлаа. Ганцаараа үлдсэн Майлс хаалцны шүлснээс мултрах гэж оролдож байхдаа зэрэгцээд аав нь өрөөнийх нь гадааг хүрээд ирнэ. Гэвч Майлс хаалгаа онгойлгож чаддаггүй. Харин Майлсыг дотор байгааг мэдчихсэн аав нь тэрнийг гомдсондоо хаалгаа нээхгүй байна гэж бодно. Чамд үргэлж хатуу хандж байсанд аавыгаа уучлаарай. Аав нь хүүдээ хайртай шүү. Гэж хэлчээ тэндээс явхад сэтгэл нь хөдөлсөн Майлс өөрийнхөө супер хүчийг заавал удирдах сурах болно гэж сэтгэл шулууддаг.
Тэр мөчөд тэрний биенээс ёр бусын хүч ялгарч тэр хаалцны шүлсийг зад цохиж чадлаа. Тэгээд тэр өөртөө зориулж өмсгөл авахар шууд нагцэгч Мэйн гэрлүү очно. Тэгээд тэр хотын хамгийн өндөр байшин дээр гараад супер хүчээ ашиглах дасгалыг хийж эхэлдэг. Энэ үеэр бусад хүн хаалцнууд Кимпиний зохион байгуулж байгаа хүлээн авалт руу нууцаар нэвтрээд левтер дамжиж газар доорх нууц лаборатори руу нэвтэрч байлаа. Гэвч тэднийг төхөөрөмжтөр очиход төхөөрөмж аль хэдийн ажиллаад эхэлчихэж хэрв одоо болгоомжгүй хөдлөвл Нью-Йорк хот бүхэлдээ аюулд орно гэдгийг тэд ойлгоно. Тэгэд Питер Паркер төхөөрөмжийг зогсоохоор ханыг нь дамжаад мүлхэж эхлэхэд гэнэт тэрний хаалцны мэдрэхүй ажиллаж аюул ойртож байгааг санууллаа. Тэр мөчөд доктор Октопус гэнэт гарч ирээд Питерийг зогсоохоор гиндүүлэн дайрдаг. Ингээд Питер Паркерыг амиа алдадгийн даваан дээр Майлс ирээд доктор Октопусыг зохиж унаглаа. Өөрийн супер хүчийг удирдах сурсан тэрнийг хараад найзууд нь баяртай байна. Төлөвлөгөө нь талаар болж байгааг ойлгосон Кимпин эрдэмтэдэд машины ажиллагааг эрчимжүүлэхийг тушаасанд нөхцөл байдал эмх замбраагүй болж хэд хэдэн өөр хэмжээсэн ертөнцүүд хоорондоо холилдоод мөргөлдөж эхэлдэг. Энэ үеэр бусад хүн хаалзууд ч бас доктор Октопусын цэргүүдтэй ширүүн тулалдаж байлаа. Гэвч тулааны явцад авраг хилэнцэд хорхойн хүнтэй тулалдаж байсан Пенни Паркер аюулд орж роботоо эвдүүлснээр хүнд байдалд орно. Аз болоход Сайдер Хэм Питер Паркер хоёр амжиж ирээд тэрний амийг аварна. Ингээд доктор Октопусын цэргүүдийг дарж дууссан бол хүчрхэг доктор Октопус ганцаараа үлдсэн ч бууж өгөлгүй тулалдсаар байлаа. Тиймээс Майлс гэвэн Питер гурав хамтдаа зэрэг дайрснаар тэрнийг буулгаж авч чаддаг. Ингээд цагааллгүй тус тусын хэмжээст ертөнц рүү буцах ёстой болж Майлс ч тэднийг буцаасны дараа төхөөрөмжийг эвдэхээр яаран хөдлөлөө. Тэгээд Майлс портлыг нээхэд бүгд тус тусынхаа ертөнц рүү явцгаана. Роботоо эвдүүлсэн Пенни урам уутайхан будсан бол мөрдөгч хүн арз Майлстай шоогоо өгч Спайдер Хэм алхаад урсгаад тус тусынхаа ертөнц рүү явдаг. Эцэст нь гэвэнч бас Майлстай салах ёс хийгээд явна. Ингээд сүүлд нь Питер Паркерыг буцах гэж байтал Кимпин гинэт гарч ирээд тэдэн лөө дайрлаа. Тэгээд Питер Паркер анх төлөвлөж байсан ёсороо буцалгүйгээр үлдэхэр шийднэ. Би Кимпинийг саадуулж бай. Чи төхөөрөмж уусдаг. Гэхэд Майлс тэрнийг ингээд өхүүлэхийг хүсэхгүй байлаа. Тиймээс Майлс тэрнийг гиндүүлж цохиж унгаад "Бидний санаа зовоо. Би энэ бүхнийг өөрөө зохицуулж чадна" гэж хэлээд Питер Паркерыг ертөнц рүү буцаадаг. Нүдэн дээр нь өөртөө ихтэй дайчин болж төлөвшөж байгаа Майлсыг Питер бахархсан харцаар хараад тэрнтэй сүүлийн удаа салах ёс хийгээд доош ундаг. За ингээд Майлс хүчрхэг Кимпинтэй ганцаараа тулалдахаар боллоо. Тэр хоёр ширүүхэн үзэлдсэн ч Майлсын хүч мэдээж хангалтгүй байлаа. Улмаар тэр хоёр нэг метрон дотор орж ирэхэд Кимпин Майлсыг багалзуурдаж аваад алах шахна. Тэгсэн энэ үеэр өөр хэмжээст ертөнцид байсан Кимпиний эхнэр хүүхэд хоёр тэрэнд гинт харагдлаа. Кимпин энийг хараад түр зогсноо. Гэвч эхнэр хүүхдүүд нь тэрний аимшигтай авирыг хараад цочирдсондоо бас л өмнөх шигэ зугтаачна. Энийг харсан Кимпин бүр илүү уурлаж Майлс руу ширүүн дайрсан ч Майлс тэрнээс болдож амждаг. Гэвч Майлс тэрнийг дийлэхгүй хിവэрэл. Яг энэ үеэр Майлсын аав Жеф ороод ирнэ. Тэгээд хүн алзыг ялагдаж байгааг хараад урам өгч хашгирсанд энийг сонссон Майлс урам зориг ороод урдынхаас илүү шийдэмгий тулалдаж эхэлдэг. Тэгээд Майлс тэрнийг биенээсээ ялгаруулдаг эрчим хүчээр цохиж эцэст нь хаалцны шүлсээрээ ороогоод дүүгүрмэд эргүүлж угаад портал үүсгэгч төхөөрөмж нь шидсэнд төхөөрөмж эвдэрч бүх зүйл төхөөрөмжөөр үүссэн портал руу сорогдож эхэлснээ эцэст нь хүчтэй дэлбэрэлт болдог. Ингээд бүх зүйл хэвийн байдалд орсны дараа Майлс зэрэгэлдэх байшингийн орой дээр гараад аав руугаа удастаж Аарон ахынхаа үхэлд маш их харамсаж байгаагаа хэлнэ. Аав нь Аарныг хүн алз биш өөр хүн алсан гэдгийг ойлгосон гэдгээ хэлээд тэр хүнийг заавал олно гэж хүүдээ амладаг. Утсаар ярьж дууссныхаа дараа Майлс бага өмсөж аав дээрээ очиод хүн алзны дүрээр аавтайгаа ярилцсан. Тэгээд тэсэлгүй аавыгаа тэрвэрч авснаа гинэт болоод "Таны хайгаад байгаа гэмт хэрэгтэн чинь таны ард байгаа шүү" гэж хэлчихэд яваад өгдөг. Тэр цагаас хойш хотын иргэд шинэ хүн алзааг хүлээн авч Майлс ч Нью-Йорк хотыг хамгаалах чухал үүргийг өөр дээрээ авч нас барсан Питер Паркерийн дурсгалыг хөндлөж хүн алзын нэрийг өндөр төргөн амьдрах болжээ. За энд хүрээд энэ галзуу анимашны тайлбар маань дууслаа. Та нарыг огтхон ч уйдайлгүйгээр сонирхолтой үйл явдлуудтай галзуу анимашн байсан гэж найдаж байна. Моброгийнхэн тайлбарч бас ойлгомжтой байж таалагдсан гэж найдая. Борон болон багийнхан маань олон галзуу анимашнуудыг ярихаар төлөвлөж байгаа шүү. Тэгэхээр та нар маань сабадараагүй бол саба, адардсан бол лайк дараал хүлээж авахд тэгээд болоо явчихж байгаа юм. Тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу хөөрхөн анимашнаар эргээд уулзцгаая.